За ингээд Монгол улсад хүн биш хууль засаглана гэдэг байгаа. Тэгээ хууль засаглал бол хуулиа мөрдмөр байгаа. Монгол улсын үндсэн хуулийн 25-1-7 дээр хөгжлийн бодлого төлөвлөлт доктортой байна гэж. За ингээд стратеги төлөвлөгөө гарсан. Дунд хугацааны төлөвлөгөө бас гараад явах ёстой. За үүнийг болохоор 2020 оны 5 сарын 7-ны өдрийн хөгжлийн бодлого төлөвлөлт түүний удирдлагын тухай хуулийн 6-гийн 5-аар зааж өгсөн. Үндсэн энэ 8 чиглэл бодлого хөтөлбөрийг батлуулж явнаа. Үүнтэй холбоотой 5 жилийн төлөвлөгөө гарна. Ингээд засгийн газрын 4 жилийн мөрийн хөтөлбөр гарна. Ингээд жилийн төлөвлөгөө гараад явах ёстой. Тэгэхээр хөгжлийн бодлого төлөвлөлт түүний удирдлагын тухай хуулийн 6-гийн 5 дээр байгаа үндсэн 8 чиглэлийн энэ төсөл хөтөлбөрүүдийг батлуулаагүй байж 5 жилийн төлөвлөгөөгөө оруулж ирээд хөгжлийн хөтөлбөр гэдэг ингэ яриад байдаг. Энэ байдлыг бас зогсоомоор байгаа. Яг одоо хууль засаглах гэдэг нь хүн засаглах гэдэг нь. Тэгээд дураараа орж иж хуулиа өөрчилдөг. Одоо энэ төсөвтэй холбоотой асуудлууд ч гэсэн ил тод нээлттэй явж шít. Тэгээд дураараа орж ирэл энэ төсвийн тусгай шаардлагуудтай холбоотой төсөвтэй холбоотой улсын хурлын батлаад өгсөн төсвийн өрөөний мэдээллийг хүртэл ингэ дураараа өөрчилдөг. Лобби хийдэг. Гишүүдтэй нэг бүрчлэн гэж ярьдаг, халддаг эрхэнд нь. Ийм байдлуудаа зогсоох хэрэгтэй шít. Тэгээд сүүлийн 10 жил Монгол Ардын намынхан дангаараа засаг барьж байгаа тийм засаг замбраагүй байсан байж болно. Одоо бол тийм биш шүү. Одоо бол эн чинь 5 намын төлөөлөл ороод ирсэн. Ялангуяа Ардсан намынхан 42 гишүүн, 42 суудалтай энэ хуулийг хэрэгжүүлэхийн төлөө явна. Тэгэхээр энэ 5 жилийн хөгжлийн хөтөлбөрөө үнэхээр одоо ингээд батлуулах гад явж ивэл энэ хуулийнхаа дагуу явах хэрэгтэй гэдгийг нэгт хэлье. Хоёр дэх юм бол энэ хөгжлийн хөтөлбөр шин хөшөө зогссон хөтөлбөр болсон шүү гэдгийг бол сануулсан. Улсын хурлын 2020 оны бас энэ 2050 алсын хараа 2050-ыг одоо баталсан үүнтэй холбоотой хавсралтан дээр нь 73 шалгуур үзүүлэлттэй ямар үзүүлэлтээр яаж индикатораар үнэлэх үү тоон үзүүлэлттэй хуваар ингээд заагаад өгсөн. Энийгээ ярихгүй. Сүүлийн 5 жилийн хугацаанд юу хийсэн юм бэ? Бараг нэг 120 орчим их найд төгрөг төсвөөр дамжуулж энэ хөгжлийн бодлого хөтөлбөрүүдийг санхүүжүүлж хэрэгжүүлнэ гэсэн. Тэр ажил нь одоо ямар үр дүнтэй байна? Тэр үр дүнгээ ярихгүй одоо өнөөдөр зүгээр сайхан ингээд ядуурлаг 2 дахин багасгах нь эдийн засгаад хийлнэ яриа сууж байдаг. Тэр шалгуур үзүүлэлтэн дээр мөр тодорхой инфляцийг 2025 онд инфляцийг 7% барина гэдэг чи байлаа шүү дээ. Тэгэд өнөөдөр инфляц хэдэн хувьтай байна? 9% бараг 2 онтой тоол орох гэж байгаа шүү дээ. Тэгээ энэ гол асуудлуудаа ярихгүйгээр зүгээр нэг ийм урсгал маягаар сайхан өнгөрөөгөөл тэгээд энэ хөгжлийн 5 жилийн хөтөлбөрийг батлуулна гэвэл жоохон эндүрэл болох байх шүү гэдгийг бас хэлье. Тэгээ мэдээж энэ сайд дээр нь 26-аас 30 оны 5 жилийн төлөвлөгөөг нэлээд бодож боловсруулсан гэж яриад байгаа. За ялангуяа учрал сайд бас түрүүн тоон үзүүлэлтүүдээр хэмжихэд одоо бид нэр боломжтой болгож байгаа гэж яриад байгаа. Яг үндсэндээ бол тэр 2020 оны тогтоол дээр 73 индикатораар бүх үзүүлэлтүүдийн хэмжих тоон үзүүлэлттэйгээ байгаа юм байлээ шүү. Тэгээ тэрийг бас сайн харж нэгтлаарай гэж хэлэх гэсэн юм аа. За баярлалаа.